Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын анхаалагнаас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн оролцоо сэдвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-2 дугаар хилтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээний тус дүүргүүдийн хариуцсан нутаг дэвсгэрт ажлын өдрөд 100 албаагч 54 чиглэлд мөн газрын шүүгчийн аюулгүй байдлын хан хилцээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх чиглэлээр явган эргүүлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Дүүргийн завын цагдаагийн хилд албаагчтай хамтран тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтуудыг хийж байна. За албаагчд маань гэмтрийг захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлж гэмтрийг захиргааны шатанд нь таслан зогсоох зорилгоор ингээд үр гүйцэтгэн ажиллаж байна. Иргэддээ анхааруулахад гэрэлтүүлэг муутай гудамжаар явахдаа анхаарал болгоомжтой явах. Даа ялангуяа одоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх тал дээр анхаараарай гэж анхааруулж байна. Хулгайн гэмт хэрэгээр үлдэж болж гэр ороолууд болон годон талбай буудлуудаар эргүүлийн үүрэг гүйцэж байна. Өглөө 7:30-аас орой 14 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэж байна. Мөн манайх сургуулийн орчинд гэмтрээс урьдчилан сэргийлэх талаар сургуулийн аюулгүй бүс гэсэн арга хэмжээг Баянзүрх дүүргийнхэн бас мөн адилхан 2-3 дахь хэцүүтэй хамтран мөн дүүргийнхэн боловсролын эзэдтэй хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 3 ээлжээр хичээлдэг сургуулиудын ойр орчимд хяналт тавьж аюулгүй байдлыг хангаж аж ахуйн нэгж байгууллагын энгийн харуул манаа хүнсний дэлгүүр түргэн үйлчлэлийн эцэг цахим тоглоомын газар ламбардуудыг шалгаж хуулийн хүрээнд худалдаа үйлчлэгээ эрхлэх талаар сануулж сэжиг өгөх явсан 988 иргэн 1135 тээврийн хэрэгслийг саатуулан шалгалаа. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 28 иргэн гэрээсээ төөрсөн 2 хүүхдийг аргаар асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 2 иргэнийг холбогдох газарт нь хүргэжээ. Эргүүл гарснаар энэ хавийн арих марих овоод хашгирч явдаг улсууд харин цөөлцөн мэлээ. Тэг манай энэ дээрээс нь зүгээр нохоо хоцуулаад энэгээр чи хашгираад хүүхд ойрлол эмэгтэй хүн дуурал явдаг байсан чи харин ойрноос бол айгүй эргүүл гарснаас хойш тийм юм гарахаа багассан шүү. Тэрэнд их баярлж байна. За энэ хугацаанд нийтдээ ерөнхийдөө бол дүүрэгт гардаг хулгайн болон одоо дээрмийн гэмт хэргийн зөрчил бол буурсан үзүүлэлттэй ийм дүн мэдээтэй сайшаалтай ажил явагдаж байгаа. За энэ тусгай арга хэмжээ маань 12 сарын 3-ны өдрөөс 12 сарын 29-ний өдөр явагдахаар ингэж төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. За 7 хоног бүр одоо эмзэг зэгүүдэд орой 19-с 01 цаг хүртэл, за өглөө 07-оос 14 цаг хүртэл гэсэн ийм чиглэлтэй ажиллаж байгаа. За энэ хугацаанд бол гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, за дүүргийн цагдаагийн болоодаа хүлээлгэж өгсөн, за урьдчилан сэргийлж тасан зогсоосон, за нөхөн илрүүлсэн ийм үзүүлэлттэй явж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд зөрчлийн тухай хуулийн дагуу 22 иргэнийг торгож, хулгайн 5 хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн асаа усангаас 90 сурвалжлагдж байсан нэг оргидлыг баривчлан таахаан 2 үйлдэлийг тасан зогсоож гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлын хангах халуун шуурхай удирдлага штаб хамгаалтын газар Баянзүрх дүүргдэг цагдаагийн 1-2-3 дугаар хилтэс, Сүхбаатар дүүргдэг цагдаагийн 2 дугаар хилцээний дарга тасгийн дарга ахлах мэрэгчлэлтэн байцаагч нараас эргүүлийн чиглэлд ажиллаж байгаа албаагчдад дэмжлэг үзүүлж мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм а. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хилцээний эрүүлжүүлэх байр нь 1-р хилтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хилтэс, 3 дугаар хилтэс замын цагдаагийн тасгаас зөрчил гарган ирж байгаа иргэдэг бол албан эрүүлжүүлдэг. Хоногтой бол одоо баярын арга хэмжээ төгсөнтэй холбогдуулж 30 гарын одоо 30 орчим хүн эрүүлжүүлэгдэж байна. Бас эрүүлжүүлэх байр нь бол эрүүл мэндийн төв, наркологийн төвтэй хамтарч өдөр болгон одоо арх сутууруулах хумдааны зүйл хэтрүүлэн хэрэгжилж эрүүлжүүлэгдсэн иргэдэд хууль зүйн зөвлөгөөг бол тогтмол өгч байна. Мөн одоо Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтарч эрүүлжүүлэгдсэн зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн ар гэрийг хүлээн авч тэднийг одоо архинаас хэрхэн гаргах, архины хор хөнөөлийн талаар бол хууль зүйн зөвлөгөө сургалтыг бол тогтмол явуулж байна.
ард иргэдтэй бол анхаарах энэ баярын үүр амьсгал орсонтой холбогдуулж энэ шинжилгээ баярын арга хэмжээг нэгдсэн арга хэмжээ тэмдэглэж байгаа хүмүүс маань одоо их арх сохтуурлахундаа нэг зүйл хэтрүүлэн хэрэгэлсэн хүмүүсээ бол арга хэрэгт нь хүлээлгэж өгөх, асар хамгаалагч нь хүлээлгэж өгөх одоо ийм шаардлагатай байна. Тэгээ хүний толгой дотор нэг том суперкомпьютер байдаг. Энэ бол тарих 1.5 кг жинтэй хамбаргасан шиг. Энэ компьютер бол дэлхийн бүх компьютеруудыг нийлүүлсэж тэр хүний тарихыг үүсгэдэг байна. Тийм учраас энэ агуу суперкомпьютер дээр одоо том гэмтэл гардаг. За энэ гэмтэл бол бага залуу наснд их одоо маш их хүчтэйгээр хүний тархинд одоо нөлөөлдөг. Тийм учраас 21 хүртэл насны залуучуудад арх согтуурлах ундааны зүйлээр үйлчлэгийг хориглоно гэдэг ингээд одоо хуулийн заалт байдаг. Тэгээ энэ заалт бол яадаг заалт юм гэхтэн зэрэг энэ бага наснд хүүхдийн тархинд одоо энэ гэмтлийг үүсгэхгүй тулд ирээдүгөө хамгаалсан хуульчин ерөөсөө хүнийг хамгаалахын төлөө бий болдог болохоос хольж цагдах одоо хязгаарлахын тулд бий болоогүй шүү дээ. Тэгэхээр залуучууд бол үүнийг таны эрхийг хаагаад байгаа юм биш ээ. Таны тархийг Монголын төр Монголын хууль хамгаалаад байгаа юм аа. Зарим улс оронд 25 хүртэл хориглодгийг. Хог хаягдлыг зориултын цэгээс бусад газар таихыг зөрчлийн тухай хуулиар хориглоно.